сэтгэл зүйн одоо тэр асуудал, толгомцсон асуудлыг одоо Монгол бүжиг буюу Монгол хүний өөрийн ондоошол эртээр үеэс уламжлагдаж ирсэн бие биелгийн ардын бүжгийн хөдөлгөөнөөр нь дамжуулж сэтгэл одоо тэр дарагдсан мэдрэмж буюу илэрхийлж чадах байгаа мэдрэмжийн хөдөлгөөнөөр нь дамжуулж илэрхийлэх ийм онцлогтой байгаа. Бие биелгээ бол нэн эртнээс уламжлагдаж ирсэн соёлын биет бус үг билээ. Биелгээний хөдөлгөөн нь морь унах, унгас савах, үр тариа тэрмдэх гэх мэтчлэн маш олон ахуйн зан үйлийг илэрхийлж байдаг. Тиймээс бие биелгээгээр хичээллэх нь бие физиологийн хувьд идэвхтэй хөдөлгөөн болтгоо. Мөн хүний сэтгэл, оюун ухаанд тайтгарал, баяр баясгалыг мэдрүүлдэг учраас сэтгэл заслын нэг арга болдог байна. Сэтгэл зүйн одоо тэр асуудал, толгомцсон асуудлыг одоо Монгол бүжиг буюу Монгол хүний өөрийн ондоошол эртээр үеэс уламжлагдаж ирсэн бие биелгийн ардын бүжгийн хөдөлгөөнөөр нь дамжуулж сэтгэл одоо тэр дарагдсан мэдрэмж буюу илэрхийлж чадах байгаа мэдрэмжийн хөдөлгөөнөөр нь дамжуулж илэрхийлэх ийм онцлогтой байгаа. Аргын маань хувьд бол dance movement therapy буюу бүжиг хөдөлгөөний сэтгэл засал гэдэг энэ арга дээр бие биелгээний хөдөлгөөнийг ашиглаад хөгжмөндөр нь морин уурын татлага, хил хуурын их шиг товшуурын одоо татлага, цохилго гэх мэтчлэн яг энэ уламжлалт язгуур хөгжмийн зэмсгүүд болон түүн дээр бие биелгээний хөдөлгөөн болон ардын бүжгийн хөдөлгөөнийг хослуулж нэгсэндээ одоо тэр бүжгээр дамжуулж ерөөсөө тэр хүн өөрийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлэх тэр боломжийг олгодог гэсэн. Бид бүхэн язгуур өв уламжлалтай соёлын биет бус үеийг хамгаалж хадгалж авч явах бол бидний зайлшгүй үүрэг. Түүний хажуугаар бол мэдээж одоо энэ урлаг маань өөрөө цогцолтгүй хөгжиж байгаа, хүний дагаад хөгжиж байгаа учраас сонсдог дуу, өмсдөх хувцас тэр болгонд нь бидний инновац буюу одоо тий шинжлэлийг шингээж гэхдээ язгуур хэв шинжийг алдагдуулахгүйгээр тэр одоо боломжийг олгож одоо бие биелгээний хөдөлгөөнийг ямар ч төрлийн, ямар ч жанрын дуун дээр зохицуулан хийх боломжтой байдаг. Тэнд аяг ихшгэлжил байгаа бол тэнд ямар нэгэн хэмнэл явж л байвал тэн дээр бүх хүн биелгээ хийж ардын бүжгээх боломжтой. Биелэн бүжихийн нэгдэл нь бие биелгэнээс гадна Монгол ардын бүжиг заадаг. Энэ сургалтаар дамжуулан хүмүүст сэтгэл зүйн боловсрол олгох зорилготой юм а. Ер нь бол манай бүхий л ангиуд маань сэтгэл судлалын шинжилгээ ухааны dance movement therapy гэдэг тэр аргачлалаар бол явдаг. Мэдээж хэрэг яг сэтгэл засалд орё ч юм уу яг тийм сэтгэл зүйн зөвлөгөө авъя гэдгээс илүүтэйгээр бүжиг суурь гэдэг хүмүүс байдаг. Тэр хүмүүстэй зориулаад нэмэлтээр одоо сэтгэл зүйн тэр боловсролыг олгох, өөрийнхөө мэдрэмж, сэтгэл хөдлөл тэр дотоод дарагдсан мэдрэмжээ илэрхийлэхэд нь бид нар одоо энэ урлагийн сэтгэл заслын аргуудыг ашигладаг онцлогтой байгаа. За яг dance movement therapy буюу бүжиг хөдөлгөөний сэтгэл засал тэр дундаа одоо яг манахаас гаргаж буй биелгээ терапи гэдэг шинэ одоо энэ эмчилгээний урсгалыг эмийн бус эмчилгээний урсгалыг гаргаж байгаа. Энэ дээр бол хүмүүс одоо байгаль дээр гарна, танхимдаа байгаа тохиолдолд орчныг бүрдүүлээд хуурын татлага, көмийн дээр өөрийнхөө сурсан хөдөлгөөнийг зүгээр л сайхан илэрхийлэмжийн тэр аргачлалуудыг ашиглаж ордог байгаа. Орчин үед бол ингээд стресстэй нийгмийн одоо асуудлууд их байх тусам хүмүүс одоо ярилцах гэдэг энэ хэрэгцээ бол өндөр байдаг. Гэхдээ хүнд тэр бүр Монгол хүний онцлогоос хамаарат тэр нөгөө өөрт тохиолдсон хэцүү хүнд зүйлийг хүнд ярихаас илүүтэйгээр өөрөө л ингээд даагаад яваад байдаг. Тэрийг нь бид нэр ажигласан учраас тэрэн дээр нь төшөглөөд ер нь бол бүжгээр дамжуулаад, урлагаар дамжуулаад энэ бүжгийн хөдөлгөөний сэтгэл засал буюу биелгээ терапи гэдэг аргачлалыг нэвтрүүлсэн байна. Бие биелгээг морин хуур, икэл хуурын татлаган дээр биелдэг заншилтай. Морин хуур, икэл хөгжмийн гэрц, давтамж нь хүний тархинд сайнаар нөлөөлдгөөс гадна стрессийг бууруулдаг байна. Маш гоё ингээм монголоор омгших сэтгэл төрдөг. Тэгээд ингээд биеинд ингээд гоё аяа сонсоод монгол хүн ингээд өвс тээгч болохын тулд ингээд биелгээгээр хичээлээ. Дээрээс нь бас ингээд биеинд бас айгүй өөрчлөлт ордог. Хөдөлгөөнөд тэтгэлээс сэргийлдэг. Тэгээд ер нь л тийм монгол омгшилт төрдөг. Би нэлээд жинхэнэ тархалтай байсан. Тэгээд би биелгэнд явахаар нэлээд жин хайсан.
Тэгээд бас дээрэс нь ингээд хүзүү хөшин, мөр хөшин ер нь аюу назарлан байдалтай гэсэн би бэлгээр хичээлс тэр бүгдээсээ салж чадсан. Би болохоор 1-р, 3-р, 5-р өдрийн орой 20 цагаас ажиллаа тарчаад 20 цагийн ангид яваад амралтын өдөр өглөө 10 цагийн ангид ирж явдаг. Одоо ингээд 7 хоногийн 2 өдөр намраад 5 өдөр нь бэлтгэлдээ явдаг. Би өнгөрсөн. Би 5 кг хайсан шүү дээ. 2 сарын өдөр. Тэгээд эхлээд юу ч мэдэхгүй байснаас мэддэг болоод тэгээд би энд бол бас бие орцсон байна. Бас сууж чаддаг байна. Эхлээд юу ч чадахгүй байснаас бол одоо гоё болно. Нэг 7 хоног 6 өдөр биелж шүү дээ. Оройн цагаараа 1 цаг өдрөөр. Ер нь бол өглөө бүжинд яваад тэгээд ер нь бол тэр өдөр жингөө сайхан хөнгөн байдаг. Ер нь бол өөр дөрөд өгнөл тэгээд ер нь өглөөний цагийг өөртөө зориулъя. Тэгээд хүүхдүүдэд хөргөж өгөнгөө ер нь бол цагаа ашиглаад ажилласаа өмнө бол бүжиглээд ингэ явчих гэсэн тийм бодлоо. 7 хоногийн 3 өдөр явдаг. 1-р, 3-р, 5-р өдөр гээд. Тэгээд ер нь бол 1 цаг шүү дээ. 7:30-аас 8:30 гээл дуусчихна. Тэгэл ажил дээр очиод яг ажлын цаг сайхан таардаг. Ер нь бол нэг сар л болж байна. За тэгсэн чи ер нь бол би маш олон жил нэг жин дээр яваадсан. Тэгсэн яг ингээд сар яваад үтсэн чи 2 кг жингээ буурсан билээ. Маш хайтай яага. Тэгээ манай онцлог болвол ганцхан одоо хэлбэр буюу хөдөлгөөнийг загаас гадна тэр биелгээтэй тэр ардын бүжигтэй холбоотой домог зүй, түүх, уламжлал, хөдөлгөөний утга илэрхийллийг болвол тайлбарладагаараа онцлогтой байгаа. Тэр нь магадгүй бас хүмүүст илүү таалагддаг, илүү удаан хугацаанд хичээлэх үр дүнтэй тэр сэтгэлийг төрүүлдэг байх гэж боддог. Бүжиг тэр дундаа бие биелгээгээр дамжуулан сэтгэл засал хийх арга нь үндэсний биет бус өвийг дэлгэрүүлж дархлаажуулж байгаагаараа онцлог юм.